Сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр 2025 оны 11-р сарын 30 нэм гараг. За өнөөдөр дэлхийн дахины анхаарал бол Америкийн зүүн эрэг Флорида мужийн зүг хандаж байлаа. За энэ бол өмнөх мэдээгээр бас товч дурдж байсан. За өнөөдөр Америк Украины талын төлөөлөгчдийн уулзалт боллоо. За энэ уулзалт бол үндсэндээ Орос Украины дайныг зохицуулах энгийн хэлэлцээр төрөх хүчин чармаалтын нэгэн хэлбэр болж өрнөж байна. За өчигдрийн мэдээгээр мэдээлж байсан Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга за энэхүү хэлэлцээрт Украины талыг тэргүүлж байсан Андрей Ермак авилгын хэрэгтэй холбогдож золмоор энэхүү уулзалтаас өмнөхөн албан тушаалаас огцорсон боловч за уулзалт төлөвлөсний дагуу өнөөдөр ийхүү болж өрнөлөө. За өнөөдрийн уулзалтыг бол үндсэндээ Украины талаас Оростын Умерэв толгойлж, Америкийн талаас Трампын тусгай элч Витко болон Америкийн төрийн армичийн дарга Марко Рубио нар оролцлоо. За хэвлүүдийн мэдээлж байгаагаас үзэхэд тухайлбал Axios сонин дэш татан мэдээснээс үзэхэд Америкийн тал бол энэ удаагийн уулзалтаар за Украины талын байр суурь нэгдэж чадахгүй байгаа газар нутгийн маргаантай асуудлыг нэг тийш шийдвэрлэх зорилготой байсан гэдэг ийм мэдээлэл бол өгч байна. За хэлэлцээрийг толгойж байсан Андрей Ермакийн хувьд бол Украин улс газар нутгаа Оросуудад өгөх ёсгүй. За энэ бол Украины үндсэн хуулиар зохицуулагдсан ийм асуудал юм аа. Тиймээс хэлэлцээний ширээн дээр Украины газар нутгийг хуваах хэсэг тухай яриа байхгүй гэдэг ийм байр суурийг баримталж байсан хүн. За тэгвэл ямар ч тач хүү яриа хэлэлцээр бол үндсэндээ Андрей Ермакгүйгээр болж өрнөлөө. За хэвлүүдэд тодорхой болж байгаа нэг мэдээ бол Америк нэгдсэн улсын зүгээс Украин улсад урьдчилсан байдлаар аюулгүй баталгаа гаргах амлалт өгөхгүй. Харин Украин улс бол Оросын болон Америкийн зүгээс тавьж байгаа. За энгийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсны дараагаар Америкийн зүгээс Украинд аюулгүй баталгаа гаргах боломжтой гэсэн ийм байр суурь барьж байгаа гэдэг нь бас тодорхой болоод байсан. За тэгвэл өнөөдөр ийхүү ямар ч тач Украин Америкийн уулзалт Майамид болж өндөрлөө. За уулзалтын дараагаар бол талууд уулзалт хэдийгээр хэцүү төвөгтэй боловч за маш үр бүтээлтэй ажил хэрэгч болж өнгөрлөө гэсэн. За хэдийгээр уулзалт амжилттай болсон боловч за цаашдаа үргэлжилсэн яриа хэлэлцээрийн хүрээнд яаж тохиролж байгаа асуудал байна гэдэг. За ийм мэдээллүүдийг бол талууд өгж байна. За ингээд энэхүү уулзалтын тухай нарийн ширийн мэдээлэл за магадгүй хоёр талаас тавьсан санал за ингээд хоёр талын магадгүй нэгдсэн ойлголтод хүрсэн асуудлууд нь тодорхой босгоо боловч өнөөдрийн байдлаар тодорхой болж байгаа нэг мэдээ бол 12 сарын 4-5-нд Путинтэй уулзраа төлөвлөж байсан Трампын төлөөлөгч Витко маргааш өглөө Москва хотыг зорж байгаа тухай. За ингээд маргаашийн дотор Путинтэй уулзахаар төлөвлөсөн тухай. За ийм мэдээлэл олонний анхаарлыг татаж байна. За энэ байдлаас үзэхэд магадгүй өнөөдрийн уулзалтаас хоёр талын зүгээс тодорхой ойлголцод хүрсэн. За ингээд уулзалтаас гарсан тодорхой үр дүнг бол Путин танилцуулахаар Витко ийхүү Москвад зорж байна гэдэг ийм тамга хийж болохоор байна. За ингээд ямар ч тач Америкийн оролцоотойгоор өрнөж байгаа Орос Украины дайныг эцэс болгох энгийн хэлэлцээр байгуулах хүчин чармаалт ийхүү үргэлжилж байна. За Орос Украины хувьд бол байр суурь эрс тэрсэд газар тэнгис шиг ялгаатай өөр байгаа. За Украин улсын хувьд бол дээр өгүүлсэн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдах ёсгүй. За Украин улс газар нутгийг Оросуудад найр тавих хэсэг асуудал угаасаа хэлцээний ширээнд байх ёсгүй гэдэг ийм байр суурьтай байсан. За харин Оросуудын зүг бол нэгэнд эзлээд байгаа газар нутгуудыг Оросын мэдээлэлд тушаах. За ингээд Оросын эзэмшил хяналтанд байгаа газар нутгийг Америкаар албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх зэрэг шаардлага тавьж байгаа. За харин Америкийн зүгээс бол Оросын талыг илүү барьсан. За ингээд Америкийн зүгээс Украинд үзүүлж байгаа зэр зэвсгийн болон мөнгөн тусламж за магадгүй цаашдаа үзүүлж болох аюулгүй байдлын баталгаа зэрэг за эдгээр том давуу талаа ашиглаж Оросын бодлогыг Украинд толгох байдлаар
эмхийг хэлэлцээр байгуулж гал зогсоох гэсэн ийм одоо хүчин чармаалтыг хийж байгаа. За Трампын засаг бол үндсэндээ Оросын талд илүү одоо далийсан, чиглэсэн, тал барьсан бодлого явуулж байгааг одоо олон талаас нь бас тайлбарлан одоо ярьж таангалж байна. За тэгэхээр энэ дотор бол мэдээж Трампын хувьд Путиний барьцаанд орсон нөгөөдгөр магадгүй одоо Трампын засаг бол одоо бизнесийн ашиг сонирхолтой гэдэг. За өчигдрийн мэдээгээр бас мэдээлж байсан Wall Street Journal-д гарсан одоо нийтлэлээс үзэхэд за энэхүү энгийн хэлэлцээрийн ард бол үндсэндээ одоо 300 тэрбум долларын одоо бизнесийн ашиг сонирхол байгаа гэдэг. За ингээд энэхүү бизнесийн ашиг сонирхолд бол үндсэндээ Трампын хүргэн Jared Kushner-ийн одоо нөлөөний компаниуд одоо ард нь байгаа гэсэн. За ийм үндэслэл таамгаар бичсэн мэдээллийг бол одоо Wall Street Journal-д нийтэлсэн нь олонний анхаарлыг бас татаж байгаамаа. За тиймээс ямар ч тач нөхцөл байдал одоогийн байдлаар тодорхой бос. За дээр өгүүлсэн одоо байлдагч хоёр талын ашиг сонирхол бол одоо хол зөрүү. За ийм байгаа нөхцөлд өнөөдрийн Ирак хэлэлцээрээс ямар дүн гарсан. За энэхүү үр дүнг Оросын ерөнхийлөгч Путин одоо хэрхэн хүлээж авах зэрэг эдгээр мэдээллүүд дараагийн одоо 1-2 өдрийн дотор бас олон нийтэд багцаа мэдэгдэж болохоор ийм дүр зураг ажиглагдаж байна. За ингээд мэдээж маргааш Трампын төлөөлөгч Витков Оросын ерөнхийлөгч Путинтэй одоо уулзалт хийсийн дараагаар за энэ чиглэлээр бас тодорхой мэдээллийг дахин хүргэх боллоо. Өнөөдрийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгч хэдтэй маш их баярлалаа. За та бүхэн манай сувгтаа subscribe хийж байгаад миний хувьд туйлын одоо талархалтай байна. За ингээд магадгүй subscribe хийж амжаагүй хүмүүс үзэж байгаа бол та бүхэн манай сувгтаа subscribe хийж биднийг дэмжээрэй гэж хосчэнгүүлэн хүсгээр байна. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.